Өнөөдөр дэлхийн ясны сэргийжилтийн өдөр. Дэлхийн дахин энэ өдрийг ясны сэргийжилтээс үүдэлтэй ясны эмгэг хугарлыг бууруулах хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл манад энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй байна. Харин Монгол хүний дата дээр тулгуурласан асуумжийг бөглөн ясны сэргийжилт хугарлын эрсдлийг тооцоолох боломжтой болжээ. Ясны сэргийжилт гэдгийг энгийнээр тайлбарлавал эрдэс дутагдсанаар ясны бүтцэд өөрчлөлт орж яс хугарамтгай хэврэг болохыг хэлдэг байна. Ясны сэргийжилт их хвчлэн ахмад наснуудад тохиолддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуучуудын дунд ясны сэргийжилт их байгаа гэх алтан бус мэдээлэл байгаа ч энэ нь ямар нэгэн судалгаагаар тогтоогдоогүй байна. Шинж тэмдэг бол ерөнхийдөө эхлэхдээ бол маш ерөнхий мэдэгдэн одоо хүн мөчөө өвдөх магадгүй даарах, амархан ядрах гэлээгээд одоо энийг би ганц юм байгаа гэж бас ойлгож болохгүй ч маш олон юуны үе тохиолдох учраас тийм учраас яг ер нь бол ясны сэргийжилттэй үзүүлээд бодтой тодорхойлуулад тэгээд гайгүй байвал сэргийлж өртөөд эхэлсэн байвал эрт эмчилж эхлэх хэрэгтэй. Тэгвэл анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш судлаач нар Английн Шиплтийн их сургуулиас гаргасан ясны сэргийжилтийг 40-оос дээш наснд энгийн асуумжаар тодорхойлдог алгоритмд Монгол хүний датаг оруулжээ. Ингэснээр тухайн сайтад өөрийн мэдээлэлээ оруулж ойрын 10 жилийн хугацаанд дах ясны сэргийжилт хугарлын эрсдлийг тооцох боломжтой болсон байна. Флаксциг ORG гэж ороод тэгээд дээрэс нь онлайн тооцоолол хийх гэдэг орохоор энд бид эхлээд бүсээ сонгох байгаа. Азийн бүсийг сонгоод эндээс манай Монгол улсынхаа сонгоод тэгээд дээрэс нь энэ бол 40-оос 90 наснд ажиллана. Тэгээд нас хүйс, жин, өндөр өмнө нь хугал тохиолж ирсээс гэх тийм бол энийг чагтлаад дүнхний хугал тохиолж ирсээр тамхи татал гормоны хэрэглээ ревматоид артрит остеопороз өмнө аншлагдж байсан нь тэгээд архины хэрэглээ эднэрийг зөвлөөд тэгээд энд ясны сэргийжилтээр үзүүлчихсэн бол энийг оноогоор бүглэнэ. Гэхдээ энийг Монгол зориулаад ясны сэргийжилт үзээгүйгээр бас тооцоолдог байгаа. Ясны сэргийжилт үзээгүйгээр тооцоолсон ч үнэн магадaltaй гардаг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Ясны сэргийжилтээ үзүүлсэн байвал бас маш сайн. Энэ нь эмнэлзэн хувьд ач холбогдолтой боломжит хамгийн өндөр хувиар эрсдлийг тооцоолдог. Тэгвэл ясны сэргийжилтээс хоол хүнсээр дамжуулан мөн урьдчилан сэргийлэх боломжтой юм а. Тэгэхээр ясны сэргийжилтээ сэргийлэхийн тулд одоо ясны бат бүхийг хангаж идэг. Кальцийг илүү хоос хүнсэндээ эрхлэх эдгээр бүтээгдэхүүн сүс үн бүтээгдэхүүн тараг гэж цагаан эдэнд кальци илүү их үүсвэр байж байна. За мөн ногоо навчт ногоонууд за дээр нь өндөг гээд D за мөн түнчлэн D амин дэмийг агуулсан өндөг гэдэг юм уу. За тэгээд авокадо, жимс дээр нь загсан бүтээгдэхүүнийг илүү хүнсэндээ хэрэглүүл D витамин нь бол кальцийг шимэгдэхэд хүний биед дэмжлэг үзүүлж байдаг юм. Дэлхийд дахин 50-аас дээш настай 3 эмэгтэй дутмын 1, 5 эрэгтэй дутмын 1 нь ясны сэргийжилтийн шалтгаан тугаралд өртдөг байна. Ясны сэргийжилтийн шалтгаан тугарал нь халдварт бус өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах болон нас оролтонд хүргэх 4 дахь том шалтгаан болдог байна.